Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын үндсэн хууль болоод Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрхтэй байдаг. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх гал морин жил бол төрийн албанд ёс зүй, сахилга батыг дээдлэх жил байх ёстой гэж үзэж байгаа. За энэ хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилж байгаагаа та бүхэнд энэхүү одоо хэвлэлийн хурлаараа мэдээлэх гэж байна. Хуулийн гол үзэл баримтлал, гол мэдээллийг Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга үүс төгөлдөр та бүхэнд ихэнд нь танилцуулнаа. За эрхэм сэтгүүлч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах үндсэн хуулийн хуульд заасан үндсэн чиглэлтэй байдаг. Тэгэхээр энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд иргэд олон нийтийн хяналтыг, парламент дахь хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж улсын их хурлд өргөн барихаар болж байна. Монгол улс парламентын засаглалтай орон. Тэгэхээр парламентын дархлаа, парламентын нэр хүнд өөрөө манай улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой гэж Монгол улсын ерөнхийлөгч үздэг. Улсын их хурлын гишүүний ёс зүйн асуудал байна. Улсын их хурлын гишүүний хариуцлагын асуудал. Иргэд сонгогчдын итгэл гурав өөрөө парламентын дархлааны цөм бүрдэл хэсгүүд юм. Тэгэхээр сүүлийн үед нэн ялангуяа улсын их хурлын гишүүд хулгай, авилга, албан тушаалын хэрэгт холбогдож, за мөн ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргадагч, ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргадагч их хурлын гишүүнийхээ дархан эрхээр халгавчилж, их хурлын гишүүний дархан эрхийн цаана нуугдж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрэхтэй байх үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байгаад ард иргэд шүүмжлэлтэй байсаар байна. Тэгэхээр энэ асуудлыг нэн яралтай засаж залруулахыг ард иргэд та биднээс өдөр бүр шаардсаар байна. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулинд улсын их хурлын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол игүүлэн татах тухай заасан байдаг. Харамсалтай нь өнөөдрийн хүртэл энэхүү үндсэн хуулийн заалт хэрэгжих эрх зүйн орчин амьдралд өөрөө биелээ болж чадаагүй байдаг. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга хариуцлага, ёс зүйн өндөр хэмжээнд байх ёстой гэж үзэн үндсэн хуулийн энэхүү заалт хэрэгжих гол зангилаа нь болсон хуулийн төслийг санаачлан их хурлд өргөн барьж байна гэж ойлгож болно. За уг хуулийн төсөлд улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах дараах үндслийг тусгалаа. Үүнд нэгдүгээрт ёс зүйн зөрчил гаргасан улсын их хурлын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлнэ. Хоёрдугаарт өргөсөн тангаргаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан улсын их хурлын гишүүнийг улсын их хурлын ёс зүйн дэд хороо мөн улсын их хурлын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж үндсэн хуулийн цэцгийн шийдвэрээр игүүлэн татдаг болгож байна. Гуравдугаарт гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гишүүнийг игүүлэн татах үндслэл өөрөө тусагдсан. Дөрөвдүгээрт парламентын суудалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал түүнийг игүүлэн татах үндслийг тусгалаа. Дээрх улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах хуулийн төсөл нь Монгол улсын үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засгаа хамгаалах, парламентэд ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой болохыг дахин тодтогч хэлхийг хүсэж байна.
Цаашид энэхүү хуулийн төслийг засгийн газраас санал авч нэгэн яралтай гормоор улсын их хурлд өргөн барьж байгааг та бүхэндээ өнөөдөр мэдээлж байна. За баярлалаа. За Баймбатар. За эрхэм хүндэт сэтгүүлчидтэй мөн энэхүү мэдээллийг бас үзэж байгаа хүн бүхэнд энэ өдрийн мэндийг, энэ өглөөний мэндийг бас ирэн мэдчлээ. Төр зүтгэж байгаа хэн бүр төгс сайн мэдлэггүйч төгөлдөр сайн ёс зүйтэй, ёс суртахуунтай байх ёстой гэсэн юм цаах үг байдаг. Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд бас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд энэхүү хуулийн төслийн хүрээнд 3 үндсэн гол асуудлыг өндөж тавьж явж байгаа юм. Хамгийн гол зорилго ардчсан парламентын засаглалаа бэхжүүлэх, ардчсан парламентын засаглалаа төгөлдржүүлэх, ардчсан парламентын засаглалаа баттгах үндсэн ийм утга агуулгыг энэ хуулийн төсөл бүхэлдээ агуулж байна. Яаж баттах юм бэ гэж бас л саяны энэ зүйл шиг энэ 3 зүйлээр баттахыг гэж ингэ зорж байгаа. Юун түрүүн ардчсан парламентын маань их хүнс болсон ард иргэдээ хяналтын өгч баталгаажуулъя гэж. Ардчсан парламентын маань одоо гол сүм болсон улсын их хурл, төрийн барих, эрх барих дээд байгууллага өөрөө асуудлаа бас шийдэж төгөлдржүүл гэж хэлж байгаа. Мөн адаг сүлд нь үндсэн хуульд ёсны гол одоо цөм, үндсэн хуульд ёсны гол дархлаа болсон үндсэн хуулийн цэц уг асуудлыг үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд асуудлаа шийдэж баттдаг гэж ийм зорилгыг бас тавьсан гэдгийг би нэмж хэлхийг хүсэж байна. Тэгээд мэдээж хэрэг энэ хуулийн төслийн цаашаа хилцүүлгийн явцад илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг та бүхэн авах юм боломжтой. Улсын хурлын гишүүн нэг талаасаа та бүхэн мэдж байгаа. Монгол улсын 1992 онд батлагдсан үндсэн хуульд улсын хурлын гишүүнийг игүүлэн татах асуудлыг үндсэн хуулийн цэц шийдвэрлэхээр 92 оноос хойш заасан байдаг. Эдүгээ энэ 30 гаруй жилийн хугацаанд Монгол улсын их хурлын гишүүнийг хэрхэн яаж игүүлэн татах вэ гэдэг энэ одоо хууль зүйн хэллэгээр бол процедур гэж ярьдаг. Энэ процедур өөрөө тодорхой биш байсан. Энийг ард иргэдэд нь хяналтанд нь өгье гэж. Засгийн бүх эрх мэд ард түмний мэдэлд байдаг гэж манай үндсэн хууль маань бас тус эхэлсэн байдаг. Тэгээд засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд ард түмнээс их сурвалжтай энэ ард түмний сонголтоор бий болж байгаа парламентыг хянах эрх нь бас ард түмэндээ л байгаа. Мэдээж хэрэг сонгуулиар хянаж байгаа боловч ёс зүйн ноцтой зөрчил гаргасан. Тангаргаасаа нэтсэн. Та бүхэн мэдж байгаа Монгол улсын их хурлын гишүүн улсын их хурлын гишүүнээр сонгогдож төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Нэгэсэндээ ард түмнийхээ өмнө тангараг өргөж байгаа гэсэн үг. Энэ тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн тохиолдолд энэ гишүүнийг цаашид ард түмэн өөрөө өөрийнхөө хяналтын хүрээнд ардчсан парламент өөрөө өөрийгөө хамгаалах хүрээнд мөн үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх дээд байгууллага үндсэн хуульд ёсыг сахиулах хүрээнд эдгээрийг бас хэрэгжүүлэх энэ боломжийг тодорхой болгож байгаа гэж бас ойлгож байна. Мөн бас нэг зүйлийг сануулхад 2019 онд орсон Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд улсын их хурлын гишүүнийг игүүлэн татаж болох үндслийг мөн үндсэн хуульд бас нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бас тусгасан байдаг. Эдгээр энэ хуулийг хэрхэн яаж өөрөөр хэлбэл үндсэн хуулийн утга санаа хэлбэрлэлтгүйгээр хэрэгжиж болохын эрх зүйн орчныг бас тодорхой ойлгож байгаа гэж бас та бүхэн ойлгож байна. Ойлгож байна. Мэдээж ёс зүйн хэм хэмжээгээ ямар нэг хэмжээгээр зөрчдөг. За тэгээд одоо ёс зүйн жижиг том гэлтгүү ер нь ёс зүйн асуудал гэдэг бол улс орны хувьд одоо хамгийн чухал тавигддаг гэдэг эрдэмтэн судлаачид ч гэсэн бас бид бүхэнд хэлдэг шүү дээ. За тэгээд нэг талаасаа одоо ёс зүй мөхсөн газар бол хулгай хаданд гарч хууль уланд ордог гэсэн бас үг байдаг. Тийм учраас бид бүхэн ёс зүйтэй сахилга хариуцлагатай нийгэм гэдэг бол өөрөө ардчсан тогтолцооны юм байна. Үндэс суурь болж байдаг учраас энэ хуулийн төслийг санаачлахад дээрх суурь зарчмууд хамгийн гол нь ард түмнийхээ хяналтыг парламентта тавих энэ боломжийг илүү тодтож өгж байгаа гэж би сүүлд нь хэлхийг хүсэж байна. Баярлалаа та бүхэнд.
Би түрүүн бас яриагаа эхэндээ хэллээ. Засгийн бүх эрх мэдэл бол ард түмний мэдэлд байдаг. Улсын их хурлын гишүүд маань улсын их хурлын гишүүнээр сонгогдож ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлын төлөө зүтгэхээр тангараа өргөдөг шүү дээ. Ард түмнийхээ саналыг авахдаа одоо алтан гургалдаа шиг дуулж саналыг авчаад адаг сүлд нь намайг яах гэж сонгосон юм бэ гэж амийг асуулах ийм хэмжээнд ёс зүйн асуудлыг бид нэр хүлээн зөвшөөрөх юм уу? Тийм учраас ард түмэн өөрөө энэ хяналтыг хэрэгжүүлэх ёстой. Ард түмэн энэ ноцтой зөрчил гарсан байна гэдэг асуудлыг хуулийн төсөл тусгагдсны дагуу тавьбал үүнийг нь улсын их хурлын ёс зүйн дэд хороо авч хилцэн. Гэхдээ хоёр үндсэн зарчим байгаа. Нээлттэйгээр саналаа илээр өгч гэдэг ийм зарчмыг тусгаж байгаа юм. Бас нэг талаасаа парламентын бас өөртөө дархлааг нь үлдээж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн оруулах биш ард иргэд маань бас санаачиж болох нэ. Хоёрдугаарт илээр хилцэж, илээр санал хураана гэдэг маань юу гэхээр ард түмнээсээ нуугаад авах зүйл байхгүй шүү дээ. Ер нь аливаа зүйлийг нээлттэйгээр ил тод хилцснээс ерөөсөө буруудах зүйл байдгүй мөлий. Тийм учраас энэ зарчмын үндсэн дээр хилцэж, их хурлын нэгдсэн чуулганаар мөн энэ зарчмын үндсэн дээр хилцэж, магадгүй зарим тохиолдолд хилмигдүүлэх гэж байгаа асуудал улс төрчснөөс үүдэлтэй. Энийг нь ч гэсэн бас ард түмэн үзэж харж мөн парламент үнийг бас зогсоох боломжийг нээлттэй орхиж байгаа. Би түрүү хэллээ. Монгол улсын 92 оны үндсэн хууль анх батлагдахтаа үндсэн хуулийн цэцгийн холбогдох буюу маргаан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн ямар асуудлыг шийдэх юм бэ гэдэг энэ хэсэгт 66-гийн 2-ын 3, 4 дахь энэ хэсгүүд улсын их хурлын гишүүнийг ялангуяа 4-т бол игүүлэн татах эсэх асуудлыг үндсэн хуулийн цэц шийдвэрлэхээр заасан байсан. 30 гаруй жил хэрэгжсэн гэсэн үг шүү дээ энэ маань. Та бүхэн боддоо өнөө хугацаанд энэ игүүлэн татагдсан ийм тохиолдол юу байсан уу? Байгаагүй. Яагаад байгаагүй вэ гэж асуудлыг тухайн үед 19 онд ярьж байгаад тодотгох заалтыг үндсэн хуульдаа бас нэмэлтээр оруулсан. Бас л хэрэгжихгүй. Яагаад гэвэл дахиад хууль бол өөрөө процедурыг нь зааж өгөх шаардлагууд байдаг учраас. Одоогийн хууль хэрэгжих улсын их хурлын гишүүн яс зүйн зөрчил гаргасан тохиолдолд иргэд олон хин нэгэн хүнээс гомдол одоо бичгээр ирэх юм бол яс зүйн дэд хорооны асуудлыг хэлэлцээд хэмжээ авна гэсэн зорилго байгаа л байна. Гэтэ юу гэдэг сануулгах, уучлалт гуйлгах гэдэг ерөнхий хэдхэн заалтуудтай байгаа. Тэгэхээр одоо энэ хуулийн төсөл дээр яг ямар үе шаттай байх вэ? Эхлээд сануулгах юм уу? Дараа нь чуулганаар хэлсэн юм. За яс зүйн зөрчил гэдэг бас юу гэж үзэх юм? Жишээлбэл амралтын үеэрээ гишүүнийхээ одоо чуулган амарцсан үеийн зөрчил арга хувь хүн гэж үзэх юм уу? Гишүүн гэж үзэх юм. Ингээд одоо хуулийн цаашаа Би түрүүн бас хэллээ. Монгол улсын үндсэн хуулийн цэц бол өөрөө игүүлэн татаж болох шийдвэр гаргадаг асуудал. Монгол улсын үндсэн хуулийн цэцэд хандаж болдог эрх бүхий хэд хэдэн субъектүүд бий. Түүний нэг нь өөрөө улсын их хурлын. Улсын их хурлын. Парламентын бас дархлааг одоо баттгах, парламентд ёсоо хамгаалах, парламентд ёсоо төгөлдрүүлжүүлэх энэ хүрээнд мэдээж хяналтын асуудал бол гарцаагүй. Гэхдээ бас энэ хяналтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэхээр одоо байгаа үндсэн хуулийнхаа суур зарчмынхаа хүрээнд улсын их хурлын ёс зүйн дэд хороо уг асуудлыг хилцэж уг асуудлыг нь хилцсэний дараагаар цаашид улсын их хурлын нэгдсэн чуулганд оруулах ёстой гэж шийдвэр гаргавал энэ ч бас нээлттэй юм шүү дээ. Бас зарим тохиолдолд хилмигдэхийг үүсэхгүй. Энийг нь ард иргэд үзэж бас шүүн тунгаах боломжийг олгож байгаа. Хэн ямар санал өгөх вэ гэдэг нь бас цаашаа нээлттэй вэ гэж зарчим. Тэгээд улсын их хурлын нэгдсэн чуулганаар уг асуудлыг одоо хэрв ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тэгээд энэ үндсэн хуулийн зөрчлийн хэмжээний асуудал байна гэж үзвэл улсын их хурл ямар шийдвэр гаргах вэ гэхээр үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай тогтоол батлагдах юм. Энийхэн дагуу улсын үндсэн хуулийн цэц хянж үзээд үнэхээр үндсэн хууль зөрчсөн тэр нь игүүлэн татах хэмжээнийхүүгүй юу гэдгийг бас шийдвэрлэнэ гэсэн үг. Энэ бол бас өөрөө эргээд парламентын засгийг хамгаалж байгаа нэг зүйл. Бас нэг зүйлийг сануулхад 1992 онд баталсан үндсэн хууль маань 76 гишүүнтэй ийм парламент байлаа шүү дээ. Бид бүхэн 2023 онд өмнөх парламентын үед Монгол улсын үндсэн хуульд бас нэмэлт оруулаад, өөрчлөлт оруулаад 126 гишүүнтэй ийм парламентынхаа тоог бол гишүүдийн тоог бол бас нэмэгдүүлсэн. Дагаад бид нар хариуцлагын хяналтыг бас нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас энтэй бас уялдаж байгаа гэж үзэж байна.
улсын дээд шүүхээс яасан сонссон гишүүн парламентд ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ гишүүний асуудлыг хэн хилцүүлэх вэ, хэн тавих вэ гэхээр ёс зүйн дэд харуулахаар манай одоо хорооны асуудал биш ээ. Төвийн байгуулалтын хороо манайх бас биш ээ. Тэр одоо яг алийг гэж заах. Хэрвээ хэн тэр үлдсэн шүүхээр тогтоогдсон бол энэ аль хорооны асуудал байх ёстой. Хуулийн дээр юу гэж. Нэг зүйлийг бас бид нар харах хэрэгтэй. Ёс зүйн хувьсгал хийл гэж энэ хуулийн төслийг Монгол улсын ерөнхийлөгч санаачилж байгаа. Та бүхэн мэдж байгаа. Бид бүхэнд одоо цагаан морин жилийн хувьсгалч гэж ярьдаг. Бидний түүхэнд ер нь моржилд гарсан олон үйл явдлуудын нэг. Магадгүй одоо ёс зүйн ноёлсон газар бол хууль ёс одоо дээдлэгддэг. Ёс зүй, ёс суртахуун унсан газар бол хууль ёс уланд орж хулгаал хувир хаданд гадаг юм бас зөв тогтолтой юм билээ. Ёс зүйн асуудлыг ярих гэж байгаа бол ард түмнийхээ төлөөллийн дээд байгууллагаас нь эхлэе гэж. За, гэмт хэрэг зөрчилтэй холбоотой гэмт хэргийн энэ асуудал бол тэр улсын их хурлын гишүүнийг түтгэлзүүлэх. Цаашид тэр асуудлыг хуулийн байгууллага шийдэх бол энэ ч өөрөө тусдаа зохицуулалттай одоо ч гэсэн зохицуулалт нь байгаа шүү дээ. Харин тодорхой болгох асуудал бол хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд хараа суугаад байх гэдэг асуудлыг энэ хуулиар бол тодорхой болгож өгч байгаа. Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар түүнийхээ бол холбогдох шүүх улсын их хурлд ирүүлснээр энэ өөрөө улсын их хурлын гишүүн эгүүлэн татагдана гэсэн ийм агуулгаар тусгаж байгаа гэсэн. Одоо тэгэхээр илгээдэг болох хуулийн төслийг санаачлая гэж байгаа юм. Тэгэхээр энэ өөрөө тодорхойгүй байгаа. Та бүхэн бас хууль зүйн утга агуулгаар авч үзвэл хууль бол өөрөө материаллагч харилцааг зохицуулдаг, процесс зохицуулдаг гэж бид бүхэн онлын хувьд ярьдаг. Энэ дунд хуулийн процесс гэдэг асуултын дунд хэрхэн яаж юуг хизээ гэдэг асуултууд хариулдаг энэ асуудлыг л ихэвчлэн процедураар зохицуулдаг. Харин хэн ямар эрх хэдлэх үү, ямар үүрэг хүлээх үү гэдэг асуудлыг материаллык хуулиар ингэ зохицуулдаг гэж бид бүхэн онлын хувьд үздэг юм байна. Манад бол мэдээж хэрэг материаллык харилцааг зохицуулсан олон хуулиуд байна. Үндсэн хуулиас эхлээд улсын их хурлын тухай хууль гэх мэтчил. За ингээ энэ дундаа процедуруудыг бас зааж өгөх шаардлагууд гардаг. Ийм учраас л өнөөдрийн нэгэсэндээ энэ бол амьдралаас бий болсон, ард түмний хүсэмжлэлээс бий болсон бас хууль гэж нэг талаасаа үзэж болно. Баярлалаа та. За тэгээд ер нь бид нар ард иргэдийн хэлж ярьж байгаа зүйлүүдийг сонсоод байхад бас маш олон зүйл дээр тодорхой бодиттой шүүмж хэлж байгаа шүү дээ. Бодиттой шүүмж хэлж байгаа. Тухайлбал авилга хулгайд нэр ус холбогдож байна. Хулгаал хувир хийж байна. Хуурж мэхэлж байна. За тэгээ адаг сүлдэнд хийх ёстой үндсэн ажил болох хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагаанд ч оролцохгүй гишүүд байна гэж өмжилж байгаа. Энийг л засъя гэж байгаа. Энийг л засъя гэж. Бид бүхний нүдэн дээр үйл ажиллагаагаа явуулж явах ёстой ардчсан парламент маань сахилга хариуцлагагүй. За тэгээд эрхэлсэн ажилдаа өөрөөр хэлбэл анх нөгөө өргөсөн тангараг маань юу лээ гэдгээ хүртэл зарим тохиолдолд мартсан байхыг гэж санаа зовсон ийм санал сэтгэгдлүүд ард иргэдийн зүгээс асар ихээр ирж байгаа. Энийг л засъя гэж. Энийг л засъя гэж. Тийм учраас энэ ёс зүйгүй би дахин тодтогъё. Энэ байдлыг төрийн эрх барих дээд байгууллагаас эхэлж л засъя гэж. Засъя гэж. Тэгжээж ард иргэдээ тэр ёс зүйн асуудлыг ард иргэдээ хөгжил дэвшлийн тухай ярих энэ өөрөө боломж нь нээгдэх болов гэж бодож байна. Түүнээс биш энэ парламентын гишүүний үзэл бодлоо илэрхийлэх мандатынхаа одоо хүрээнд шийдвэр гаргах эрхэд бол хөндөж байгаа зүйл огт биш шүү дээ. Ард иргэдийн энээс илүү хяналт гэж юу байх вэ? За баярлалаа та бүхэнд. Өөрчлөлт оруулаад ёс зүйн асуудал шийдэхгүй байна гэж үзэж байгаа юм. Одоо хуулийн төсөл босруулах явцад үндсэн хуульд илүү наривчилж Монгол улсын шаардлагатай байгаа юм. үндсэн хуульд заасан нэг үг нэлээ олон хууль болсон байдаг. Нэг утга санаа нижгээд хууль болсон байдаг. Нэг өгүүлбэр бүхэлдээ нийгмийн харилцааг зохицуулж байгаа хууль болсон ч энэ тохиолдлууд ий л дээ. Тэгэхээр үндсэн хуульд мэдээж хэрэг энэ ч нэгэсэндээ өнөөдөр бас цоо шин юм биш. Энэ болохгүй байгаа учраас л тодруулъя гэж байгаа. Амьдрал өөрөө ийм байдлаар л явдаг шүү дээ. Амьдрал өөрөө ийм байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар ч шаардлага байхгүй. Улсын хурлын хэмжээний одоо тодорхой хэмжээнд газар олгосон хууль зориуд
хуулийн хуулиудын сайд нийлэгцээ. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлт гэрээний асуудал яригдсан уу? За энэ талаар өнөөдөр мэдээлэл хийх гэж ирээгүй учраас би хариулах боломжгүй байна. Баярлалаа. Засгийн газрын гишүүдийн хувьд ч гэсэн аюул болох асуудлын За тэгээд сүүлд нь хэлэхэд Тас сайн. хууль гэдэг бол өөрөө амьдралаас үүдсэн байдаг юм аа. Хууль гэдэг бол бидний амьдрал дундаас. Хууль нэг мөр хэрэгжиж ижил бид бүхэн ардчилсан дэглэмээ хамгаалж чаднаа. Тэгэхээр энэ ардчилсан парламентын засаглалаа төгөлдржүүлэх үндсэн зорилгыг хангахын тулд энэ хуулийн төсөл эцэст нь зориулагдаж цаашид ардчилсан парламентаа бэхжүүлэх зорилгоор явж байгаа гэдгийг би эцэст нь хэлье. Баярлалаа та бүхэнд. 100 түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөгч өвчин үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ